эрүүл нийгэм хариуцлагатай иргэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй хилцүүлэг энхүү эхлэхэд бэлэн болоод байна. Саруулгын тодорхой өдрүүдэд саруулгын нэгэн байдгийг амьсгалын тулдааны зөвлөлтөө ус өдөр болгож шийдвэр гаргасаа гэж харж байгаа. Дараагийн нэг асуудал зочид буудал. Тэр дундаа энэ гэр буудал нэрлээд байгаа орон сууцнуудад буудал байдлаар ажиллаж байгаа иргэд. Одоо энэ бол яг үүндээ бол архив сахлууч болж бусдынхаа амгалан дайнд байдлыг авдаг болж уурлага мэдээлэл болж энэ асуудлууд дээр жоохон анхаарч ажиллах юм шаардлага үүснэ. Асхийн 2024 он Австралийн шалтгаан асар их 89 дахь асуулт өнгийн баг бүртгэгдсэн. Үнний 25 яг сухтууд байхдаа асхийн бүртгэгдсэн. 25 он мөн 200 орчим өөрчлөлт бас бүртгэгдсэн. Үнний дуугаар нь 5 орчим байсан сухтуугаар өргөнөд байгаа гэсэн. Цагдаагийн бодлоос бас санал гарч байна. Энэ удаад байгаа төслүүдэд байгаа хүмүүсийн зөвхөн хондоо хэрэгжүүлэх бодлоос өсвөлийг хүчингүй болох. Энэ 45 хүч зөвхөн байж байгаа. Тэгээ энэ бас асуудлыг энд одоо өөрсдийн тоо бичсэн тохиолдолд энийг бол хүчингүй болгох зүгтэй гэж байна. За дээрээс нь одоо энэ саяын ковид судалгаа сонсож байхад 37-оос 51 насны хүмүүс хотгоор үйлсэн зөвхөн дийлэнх хувийг эзэж гэсэн тоо өгдөж байгаа. Энэ чи өөрөө яг ингээд насны аваад үзэхэд яг хөдөлмөрийн насны одоо тийм ээ жигхэн одоо үр хөвгтөөс хургаад хүмүүжүүлж явж байгаа хэвээр эд насны төлөвлөсөн байх хэвээр хүмүүс нь өөрсдөө өдөрт өдөр болоод явж байгаа хүмүүс өөрсдөө ингээд ийм хэвтэр дийлэнх хувийг эзэж байгаа маш харамсалтай байна. Арх гэдэг зүйлийг ганцхан одоо тэр энэ тарай хордлого тайлбар хийхээр биш. Сэтгэл зүгээр нэмж гарах хэрэгтэй болов уу бодоод байна. Тэгэхээр бид бүхэн уялдаа холбоотой хамгийн сайнаар ажиллаж цааш нь арх гэдэг зүйлээс амжирах багч. Хизээч идэхгүй өчнө штэ. F10 гэдэг эдхийг батлагдсан өч. Хэцүүс хэдийн зүйлийг бол онцгой анхаарна. Нэг бол саруулгын бодохоор үзлээ хөгжүүлээд ирсэн. Энэ нэг зүйлийг бол ахишлээ болно. Тэгээд цагаагийн газрын өөрийн саналыг үзсэн. Ямар өдрөө энэ бүх одоо саналтай үзсэн юм үү? Би болоо. Энэ үгүй болж байна.